Сүрьеэг илрүүлэхэд олон төрлийн онцлогоо илрүүлэлтийн арга хэлбэрийг ашиглан ажиллаж байна. 2025 оны эхний 5 сарын байдлаар 1867 сүрьегийн тохиолдол бүртгэгдээд байгаагаас дийлэнх нь Улаанбаатар хотод 1084, орон нутагт 783 тохиолдол байна. Үүнээс Хинти, Дархан уул, Сэлэнг, Дорнод, Өвөр ханга, Хөвсгөл, Төв аймагт илүү олон тохиолдол илэрсэн байна. Анхаарал татаж байгаа нь хүүхэд залуучууд илүү өвчилж байна. 3 настай, 5 настай хүүхэд эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн. Мөн цэрэг дадлахын үед сүрьеэгийн илрүүлэг үзлэг хийхэд нэлээд олон 18-аас 19-ны залуус сүрьеэтэй илэрснээс эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдолж байна. Ямар ч уушгины ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тэрийг одоо ихэнх хүмүүс одоо ялангуяа завгүй ажилтаагаасаа болоод аптекад очиод эм авч уугаад ч юм уу ингээд намжаагаад явснаасаа болоод одоо 2-3 сарын дараа дахиад ингээ ханиалгаа дахиад ханиад дамж гэдэг юм уу ингэж явсараад маш хүндэрж одоо нөгөө эргэж эмчлэгдэхгүй болох тийм бүтцийн эргэшгүй өөрчлөлтөнд ордог учраас шинж тэмдэг илэрсэн даруйдаа л эрт онцлогдож эмчилгээнд хамрагдана гэдэг бол маш чухлаа. Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоог бий болгох төсөл.